Sirgling International Expedition-с энэ Түрк амын үндсэн хүн ам нь хэн байсан бэ гэдгийг гарч ийн. Энэ бол маш чухал. Юу гэхээр энэ Оросын зөвлөлт холбоот улсаас бичиж өгсөн түүхэн дээр бол за төргүүд байж ягаад яваад өгсөн, уйгурууд араас нэрээд яваад өгсөн гэх дамжин өнгөрөх байгууламжийг юм бичсэн байдаг. Тэгэхэд их сурвалж дээр шал өөр байна. Их сурвалж дээр энэ үндсэн хүн амын гараагүй байна энэ. За бид нар түрүүчийнхаа нийтлэлээр бичлэгээр ханс үзүүлсэн. Энэ бол нийтийн онцлогийн 431 дугаар онд. За өнөөдрийн одоо хятад улс байгаа шүү дээ. Энэ нутаг дэвсгэр дээр байгаа энэ хөх нуураас өрн далаагаас Исайн гэдэг хүн 500 өрхөө буюу хүн ам чижүүлэх юм бол 2500 хүнээ дагуулад Алтан уулын өвөрт очоод Рораны төмөрчин болсон. За энэ ч нэг чухал юм байна. Оройн төрийн нийт хүн амын дийлэнхүү олох нь хэн байсан юм бэ? Тэ? Энэ бол Тэлээ. За Тэлээгийн тухай ямар баримт байна гэдгийг хоёр их сурвалжаас та бүхэндээ хүргье. За Тэлээгийн дээдс нь хүннүүгийн хойдс болно. Тэлээгийн дээдс хүннүүгийн хойдс болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрн далаагаас зүүншээ уул хавцал даган амьдардаг тоогүй олон ажээ. Туул голын хойгоор пүгэ, тунглоо, вэхүү, баргуу, дэнлоо. За бүгдээр өөрснийгээ аяжин гинэ. За ингээд энэ номыг унших юм бол доктор нь цааш үргэлжлэл бий. За та бүхэн уншаарай. За би ерөнхийдөө базаад гэж хэлэх юм бол нийт хүн ам нь бол 500-аас 600 мянга орчим байгаа юм. За тэгээд энэ чинь өөрийн төргүү зүүн баруун төрөгт хамаарна гэж байгаа. Тэгэхээр умарт баруун төрөгт хамаарна гэж байгаа. Тэгээ баруун төрөгт хизээ хамаарж байсан бэ? Хизээ хамаархаа болсон бэ гэдгийг бид явцын донд хүргэж өгье. За дараагийн нэг мэдээлэл байгаа. Энэ бол юуны тухай вэ? Хаанаас авсан бэ? Хуучин таан улсын эмчтэй. Өвдөгийн эхний үе буюу нийтийн онцлогийн 618 дугаар он. Шоянто, Чиби, Уйгур, Дубо, Гүлитан, Доолан, Пүгө, Барга, Тунлоо, Хүн аймаг, Сэх, Хушо, Шижээ, Айдэ, Байши зэрэг нь цөлийн араар тархнаа. Тэлэг хэлж байгаа шээ, тэ. Тэдний ноёд түшмэд цэргийн дэвсэг болон зан заашлан төрхтэй ихэнхтэй адил гэж байгаа. Тэгэхээр хардаа одоо бид нар төрг гэж ярьдаг. Төргүүд ирсэн биш. 2500 хүн энэ үндсэн хүн болох орхон туул сэлинг хана хүмүүд цөм нутагтаа энэ газрын эзэд бол Тэлээ хүннүүгийн хойц болно гэж байна. Тэгэхээр энэ ч бол Тэлээ бол 800 жил 800-аас 900 жилийн хугацаанд хаашаа ч яваагүй хаанаас ирээгүй эдэр байна. За энэ Тэлээ бол өнөөдрийн халах төмний дээдс юм аа. Үүнийг бид нар тусдаа цувралаараа хөргөж өгнө. Энэ ямар цуврал вэ гэхээр халах ба тэдний дээдсгэл цувралаараа хөргөж өгнө энэ. За өшөө энэ нэг чухал юм харах юм бол энэ баруун хуу гэж тэмдэглэгдсэн байгаа. Энэ юу бол дунд орны их сурвалжид байж байгаа. Энэ баруун хуу гэж эдгээр юу вэ гэх юм бол энэ өнөөгийн дундад Аз. За англи хэлээр бол англи хэлний орчинд бол энийг бол Central Asia, Төв Азия гэдэг бүлээд байдаг. Энэ юу бол өнөөдөр Казах, Киргиз, Узбек тийм үү? Туркменстан эдгээр хүмүүсийн нутаг шүү. Тэгэхээр энэ үед 441 дугаар онд бол одоо энэ дундад Азид бол Түрк гэдэг ерөөсөө огт байхгүй байсан шүү энэ. Энэ чухал байна. Их сурвалжаар. За мөн нөгөө талын татдаг байгаа. Яг энэ хуучин Дунхагийн нутагт ямар хүмүүс байсан юм бэ? Ямар ард түмэн байсан юм гэвэл Кедан, Шивэ. За энэ Шивэ бол хамаг Монголын дээд. За энэ тухай бид нар баримт та бүхэндээ хүргэнэ. За ингээд дараагийнхаа самбар руу орё.